За сайн байцгаана хүмүүс. За өнөөдөр видеоор бүгдээрээ холболт үүсгэж ирсэн. One to many болон one гэдэг холболт үүсгэж ирсэн. За өнөөдөр болохоор ERT диаграм болон many to many холболтын талаар ярих гэж байна. За ERT диаграм тайлбар нэнд байдаг юм. За тайлбар нэнд байна. За мэдээж энэ бүснүүдийнхаа тэр миний дүүлжин дотор тэгш үзэх дотор бичгэнэ. За хооронд нь лайнер холбоно. За тэгээд нэг холболттой байх юм бол энэ зураас татна тэ. Хэрвээ олон холболттой байх юм бол за ингэж татдаг байх нь тэ. За тэгэнгүүт одоо өөрөөр хэлбэл өгөхлөөс авчиж байгаа юм аа. За категори гэдэг үсэгт формат үсэгттэй one to many холболттой байна. Орд үсэгт формат үсэгттэй many to many холболттой байна гэдэг энэ ERT диаграм хараад мэддэг байна гэсэн. За ингээд магадгүй юун дээр онлайн хэсэг дээр ч юм уу те. За энэ тайлбар олж магадгүй учраас та бүхэн бас уншаад сайн ойлгоорой. За тэгээд эдгээрийг хараад та нарыг тайлбарч чаддаг байх хэрэгтэй. Жишээлбэл эдгээрийг тайлбарлах юм бол те. Энэ бол машины одоо юу мэдээлэл хэлж байгаа. Энэ бол татврын юу те. Тэгээд нэг машин нэг татвар. Нэг татврын мэдээлэл нэг машины мэдээлэл байна гэсэн юмтай холбогдож байгаа. One to one байгаа учраас энд нөхрийн мэдээлэл энд ихний мэдээлэл. Мэдээж энэ хоёр бас one to one. Яг гэвэл нэг нөхөр нэг их нөхөртэй байдаг. Нэг ихнэр нэг нөхөртэй байдаг гэсэн тийм. За одоо харин one to many орж ирж захиалга бодлын өрөө гэж байна. За тэрүүт нэг захиалган дээр олон өрөө захиалж болно. Олон өрөө захиалж болно. За тэрийг энэ тайлбарласан ясна тийм. За энэ болохоор машин сервис. Нэг машин дээр тийм засвар үйлчлэгээ олон засвар үйлчлэгээ байж болно тийм. Нэг угаалгах гэдэг үйлчлэгээ хамгаалах дахиад будах гэдэг үйлчлэгээ зэрэг авч болох гэдэг учраас за олон юу байх гэдэг тийм. За дараагийнх нь болохоор энэ many to many байх хоорондоо many холболттой. За тэгэхээр нэг номыг олон зохиолч зохиож болдог тийм. Мөн нэг зохиогч олон нам зохиож болдог. За тэгэнгүүт энэ book author хоёр маань дундаа нэг үсэгтэйгээр дунд нэг линкed label байж many to many гэдэг холболт үүсгэж байна гэдгийг харуулж байна. За тэгээд тайлбаруудаа ингэж хараад тийм. Ер нь бол тайлбаруудаа маш сайхан хараад үзэж байгаа хэрэгтэй. Энэ жишээнүүдийг бас хараад тийм. За энэ жишээлбэл банкны relationship-ийг бас тайлбарласан байна. Энэ банкны салбаруудын бүснэгтэн байдаг. Нэг банк ч юм уу нэг дотроо 12 салбартай тийм. Тэр мэдээллийг хадгалдаг. За магадгүй тэр нэг салбарт нь яг үүсүүлдэг одоо тэр салбар дээр одоо данс нэгсэн хэрэглэгчдийн мэдээлэл нь бас тийм. Тэгэнгүүт нэг салбарт олон хэрэглэгчдийн мэдээлэл явж байна. За дахиад хэрэглэгчдийн мэдээллээс тийм энэ данс гэдэг хэсэг болж ирж байна. Нэг магадгүй би одоо хаа банктай хоёр данс байж болно тийм. Тэгэнгүүт за магадгүй цалингийн наасаас гадна хадгаламжийн нас одоо хүүхдийн өмнө дас гэж юм тийм олон дас байдаг тийм. За тэгэнгүүт тэр нэг хэрэглэгчд олон дас байж болно. За тэгэнгүүт энд бас нэг дасныхын тэр мэдээллийг нь дахиад тусна тийм. Энэ бол хадгаламж юм аа, энэ бол цалин юм аа гэдэг ч юм уу тийм. Энэ бол хэрэглэл юм аа гэдэг ч юм уу тийм. Ингээд орж ирнэ. За тэгэнгүүт гүйлгээ нэг даснаас тийм маш олон гүйлгээ гарч болно. Өнөөдөр гүйлгээ чинь маргааш өнөөдөр оройч юм эсвэл маргааш дахиад гүйлгээ хийдэг тийм. За тэгэнгүүт гүйлгээний мэдээлэл. За тэгээд эндээс та бүхэн өөрсдөө хараад за альнаас аль руу one to many үсэт байна. Альнаас аль руу many to many үсэт байна харна гэсэн. За хөгжиж байгаа жишээнүүдийг маш сайн харна. За энэ таскыг одоо яаж тайлбарлаж хийлээ. За өөрсдөө ERT диаграм зурх нь байна. За тэгээд relationship-ийг өгсөн байна. За мэдээж хэрэг LIC нэг хэрэглэгч нэг сандал одоо юун дээр сандал дээр суун тийм. За үүнийг ингээд бичсэн байна. За судал хэрэглэгч мэдээж хэрэг нэг хэрэглэгч нэг судал дээр суунаа гэдэг нэг тийм. За байшин эзэмшигчтэй нэг байшин 2 3 эзэмшигч байж болдог тийм. Тэгэхээр энд миний холболт орж ирж байна. За энэ насгалжуулагчтай жолооч. За мэдээж хэрэг нэг жолооч одоо би жолооны талаас гэж бодоход би олон тийм коучтэй байж болох гэдэг байхгүй. Тэгвэл энэ хоёрын хооронд many to many үүсэж байна гэсэн. За тэгээд ERT диаграм нь байх гэдэг тийм дөрвөлжин дотор нэг үгээр бичингүүтэй холболтоо зурх нь. За дараагийнх нь энэ хэсэгтэй. За энэ болохоор номын сангийн загварыг ERT диаграмыг зураарай гэдэг чинь тийм. За мэдээж хэрэг номын санд маш олон ном байгаа. За тэгээд same book нэг ижил номд тийм many copies байгаа. За тэгээд үүнийг book copies гэж нэрлэе гэж тэгэхээр ямар ч гэсэн book copies гэж хоёр хязгаах гэдэг. За хэрэглэгчтэй дахиад хэрэглэгч гэж байх гэдэг. Хэрэглэгч. За хэрэглэгч за мэдээж энэ book copy-г одоо юу яана одоо зээлэнтэй зээлж чаднаа. Хэрэглэгч за мэдээж хэрэг маш олон тийм зээлэлттэй байж болно. Би өөрөө хэлээд ийм IT-г ном авчаад дахиад өөр зурган цогцлог ном зээлж болно тийм. Харин loan буюу тэр зээлэлтийн юм аа зөвхөн нэг хэрэглэгч гэж байна гэж өөрөөр хэлбэл одоо номын сандтай 100 ном түрээсэлсэн бол тэрийг нь 100 энэ loan bank гэсэн үг тийм. 100 loan bank. За тэгээд өөрөөр хэлбэл нэг захиалган дээр хоёр хүн зэрэг авч болох байх гэсэн үг тийм. За тэгээд тэр захиалга бүр маань нэг book copy авсан байна. Нэг book copy тийм. За тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө book copy буцаж ирэх үедээ дахиад тэр book copy номыг өөр хүн авч болж байгаа учраас энэ нь бол one to many шүүгүүдийг хийж өгч байна. Өөрөөр хэлбэл миний энэ авсан тийм энэ IT ном сургууль 17 байдаг гэж бодоход би энэ IT номны 17 дахь хэлбэрийг 5 өдөр зээж авлаа тийм. Буцааж өгсөй дараа энэ 17 дахь book copy-г дахиад өөр хүүхд авч болно гэсэн үг. За тэгээд үүний ERT диаграмыг зураарай гэсэн байна тийм. За бид зураад бэлтгэсэн байгаа. За жишээлбэл book нэг номонд олон book copy байна. One to many тийм. За нэг хэрэглэгч за олон loan-тэй байна. Өөрөөр хэлбэл би 5 ном зээлж болох байхгүй. Тэгэхээр хэрэглэгч loan хоёр маань one to many байх гэдэг. Дахиад за loan гэдэг энэ хүснэгт маань book copy-то бас one
one to many нэг loan дээр за нөгөө нэг book copy яг байна гэсэн боловч дараа нь дахиад түүнийг нөөр хүн авах үед миний болно гэсэн. За тэгэнгүүт энэ ер нь бол ингээ харангуут энэ мами сангийн юм маань дөрвөн хүсэлт байгаа. Loan, book copy, за хэрэглэгч, book гэдэг. За тэгэнгүүт эндээс ингээ харах юм бол ер нь бол за эндтэй book copy хоёр бол one to many, book copy loan to one to many, loan student-тэй за many to байх гэдэг. За ингэж орж ирэх гэдэг. За тэгээд энийг дараагийн юун дээр дахиад нөгөө хийхээр байгаа. Яг access програм дээр оруулаад засвар хийх учраас үүнийг бас яг хийх ёстой сайн ойлгож аваарай. За энэ одоо миний төмийн холболтын талаар орж ирж байна. Миний төмийн холболтын талаар. За миний төмийн гэдэг холболт нь ер нь бол хоёр one to many гэдэг холболтоос үүсэж байгаа. За тэгээд дунд нь өөр нэг чинь link and table буюу шиг одоо тийм хүсэлт гарч ирж ээж ер нь миний төмийн холболт гарч ирнэ гэж үздэг. За тэгээд энэ жишээ байна. Жишээлбэл kitchen part, kitchen unit гэдэг хоёр хэсэг байгаа. За тэгэнгүүт энэ хоёрыг тийм kitchen unit дээр юу агуулж байгаа юм бэ гэнгүүт гурван шургуулгатай тийм хэсэгтэй. За base гол хэсэг нь за ингээд нэг юу хүсвэнүүдийн тавилгын хэсгүүд байгаа тийм үү. Харин kitchen part гэдэг хэсэг дээр тийм. За нөгөө шургуулга, бариул, нугас гэх юм уу тийм тэдгэрийг ингээд агуулдаг байгаа байхгүй. Тэгэнгүүт өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг гурван юутай шургуулгатай хэсгээс тийм энэ нугасыг нь хэд авъя. Гурван шургуулгатай хэсгийн handle буюу бариулыг хэд авъя гэдэг нэг юу оруулж байгаа юм байна л да. За тэгэхээр kitchen assembly гэдэг энэ нэртэй шинэ хүсэлт гаргаж ирэнгүүтээ энэ хоёрыг хоёуланг нийлүүлж байгаа юм өөрөөр хэлбэл нөгөө гурван юутай шургуулгатай шүүгнээс энэ юуг нь авъя, нугасыг нь гурван шиг авъя. За base гол төр хэсгийг гэдэг нугасыг нь авъя гэдэг оруулж ирж байгаа. За тэгэнгүүт өөрөөр хэлбэл энэ хэсгээс энэ хэсэг дотор нь дахиад олон юм байгаа дээ. Энэ болон энэ хоёр маань хоорондоо миний төмний байгаа байхгүй олон юм авч болдог. За тэгээд энийг сайн уншаад дунд нь нэг шинэ хүсэлт үүсгэх юм байна гэдэг ямар ч ойлголт аваарай. За тэгээд энэ таскыг би бас нэг хэдийгээр тайлбарласан байгаа. Та нарыг бас хараад зогсоод аваарай тийм. За доорх энэ нэг хүснэгтүүдтэй. За энэ хүснэгтүүд ер нь бол миний төмний холболттой гэж үзэж байна. За тэгээд тохиромжтой одоо тэр юунуудын филдүүдийн нэрүүдийн санал болохоор бүх гурван тейблийнхэн гэж байгаа байхгүй. За тэгэнгүүт би за мэдээж хэрэг энэ order product хоёр бол юун дээр файл дээр байгаа. За order гэдэг хэсэг дээр те order ID date address эдгээр болохоор attribute name нахгүй юу. За ингээд заавал санал болгох ёстой учраас ингээд санал болгож гисэн. За энэ order-ын мэдээллүүд нь за product буюу product гэдэг ID name за оруулж ирж байгаа түгээлтийн supplier те. За гэдэг чинь ингээд агуулсан мэдээллийг нь оруулсан. Энэ хоёрын дундаас order line ID энэ нэг файл дээр бэлэн байгаа учраас би бэлэн авчихсан гэсэн. За order ID буюу энэ бараан дээр энэ захиалган дээр энэ барааг гэдэг шиг. За тэгэнгүүт юу юм бол энэ order бараг хоёр маань миний төмний холболттой гэсэн. Нэг захиалга олон захиалган дээр талах болоудаа байж болно. Талхыг олон захиалганд захиалж болно гэсэн үг тийм. За дараагийнх нь болохоор hire car driver гэсэн байсан. Hire car driver. За car гэдэг нь чинь юу машин гэдэг юу үүнээр хадгалж байгаа тийм car ID car name. За үйлдвэрлэсэн он ч юм уу тийм тэнгууд оруулж ирсэн import date оруулж ирсэн он гэдэг ч юм уу тийм. За driver буюу жолооч юм. Хүсэлт нь болохоор driver ID, driver name, phone, email гэдэг жолооч мэдээлэл тийм. За тэнгууд дундын хүсэлтийг зүгээр booking гэдэг оруулж ирж болно гэж удаад booking гэдэг өгснө. За тэнгууд booking ID тийм. Тэр нэг захиалгын ID дугаар. За тэнгууд car ID буюу энэ машиныг driver ID буюу энэ жолоочтой тэдэн сарын тэдэнд за 3 цаг түрээс л яа гэдэг ч юм уу тийм ийм хүсэлт байж болох гэдэг гэж үзсэн. За тэгэнгүүт car ID driver car driver гэдэг нь бол ер нь энэ хүсэлтэд дамжиж миний холболт үүсэж байгаа маа. За тэгэхээр нэг олон машиныг олон жолооч байж болно. Олон жолооч олон машин байж болно гэсэн үг байгаа. За дараагийнх нь за students classes гэж байна. Mini students, mini classes гэж. За student ID. За student нэг first name, last name тэ. За тэгвэл class анги, date of birth, email гэж юм тэ student мэдээлэл. За class дээр нь за class дээр нь тэ class код юу гэдэг юм бэ гэх юм юу гэдэг энэ дээр IT гэж юм тэ. Ингээд тавьчихсан нэр нь одоо IT за ингэдэг ч юм уу тэ тэнгуүтэ name дээр нь information technology AS level. За credit дээр нь тэ 6 кредиттэй гэдэг ч юм уу те. За шаардлага дээр нь болохоор ажил судалсан байх гэдэг ч юм уу те. Ажил судалсан байх гэдэг ч юм. Ингээд классын мэдээлэл буюу хичээлийн мэдээлэл байгаа байхгүй юу? Хичээлийн мэдээлэл. За тэгэнгүүт те grade гэдэг нэг шинэ хүсэлт гаргаж өгөнгүүт те. Энэ сурагч энэ класс ID дээр өөрөө хэлбэл те. За энэ даваас өрөнгөд сурагч IT 11 гэдэг хичээл дээр за ийм багштай байдаг. Энэ дүн авсан байна. За тэгээд ингээд дахиад өмнө teacher гэж орж иж болно. За teacher те. Тэгвэл одоо өөрөөр хэлбэл даваас өрөнгөд сурагч одоо IT 11 гэдэг хичээл дээр за магадгүй эсвэл за PC 11 те PC 11 гэдэг хичээл дээр за даваас өрөнгөд багш дээр сурдаг. За дүүн нь гэр байна гэдэг ч юм уу те ийм мэдээлэл оруулж болж байгаа. За энэ тохиолдолд бол энэ гурав нийлээд compound буюу нийлбэл төсвөр болно. Student ID, class ID, teacher ID гурав нийлээд compound key буюу нийлбэл төсвөр болж байгаа юм.
За ингэж mini to mini холболт маань тэгээд дундаа нэг үснэг байна. Дунд нь ямар үснэг байж болох вэ гэдгийг бид өөрсдөө бодож авах гэсэн. За жишээлбэл дараагийнх нь харах юм бол дахиад нөгөө номны зохиолч бүх ном гэдээ байж байгаа. Дахиад ажилтан скил. За тэгэнгүүт нэг ажилтан мэдээж хэрэг олон судалтай байж болно те. За тэгэнгүүт ажилтны мэдээлэл скиллийн мэдээлэл оруулангуудаа холбогдоо ийм ажилтай ажилтан энэ програмын скилээр за 3 жил болж байна. За дахиад те энэ аюутай ажилтан юу зураг зурах арт дизайн скилээр 2 жил болж байна гэх нэг ажилтан олон скилтэй байж болно. За мэдээж хэрэг тэр скил ганцхан хүн байхгүй олон хүнд байж болох учраас энэ холболт миний төмний байгаа. За дахиад докторс эмч өвчтөн гэж байна. Тэгэхээр магадгүй би одоо нэг их эмчд үзүүлдэггүй олон эмчд үзүүлнэ. За тэгээд нэг эмч ч гэсэн ганцхан өвчтөнтэй байхгүй олон өвчтөнтэй байна. За тэгэнгүүт энэ хоёрын дунд яг саяны тэр студент класста яг бичлэхнэр энэ доктор дээр энэ өвчтөн тэгээд саяны тэдэнд тийм цагаалга эцэг саяны тэдэнд үзүүлэх цаг авлаа гэдэг ч юм уу те appointment гэдэг юм гаргаж болж байгаа байхгүй. За гэх мэтэр ингээд миний төв миний холболтыг за сайн судлаад үзээрэй. За тэгээд өөрсдөө тийм бүсгэлтэй хараад энэ хоёрын дунд миний төв миний холболт үүсэж байгаа юм байна. Ингээд харангуйтай энэ entity хоёр хоорондоо холбогдоогүй. Гэсэн хэрнээ энд байгаа дундын бүсгэлтээр хоорондоо холбогдоод байгааг харах яагаад вэ те. За энэ kitchen package unit хоёр ч гэсэн те ингээд харахад бүсгэлтээр бол хоорондоо холбогдоогүй. Тэгэхээр энийг холбогдож байна. За тэгэхээр student grade хоёрын хооронд холболт байгаа тийм. Grade class хоёрын хооронд холболт байгаа тийм. Гэсэн хэрнээ class student хоёр дээр холболт байхгүй байгаа тийм. Тэгээд энэ хоёрын энэ grade бүсгэлтээр дамжаад энэ хоёр маань миний төв миний холболт болж байна гэдгийг юм бол сайн хараад сурч байгаа хэрэгтэй. За тэгээд дараагийн бичлэгээ үзээрэй.